Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрыг ирээ нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид цагдаагийн ерөнхий газрын ерөнхий нэгтлэн бодогч санхүүгийн хэлтсийн дарга цагдаагийн дэд турандаа Алтан сүх өргөдөж оролцож байгаа маа. Ингээд танд энэ өдрийн мэнд төргий. За тэгэхээр сайхан улсын их хурлаар 2017 оны улсын төсөв батлагдлаа. За үүнд бол манай цагдаагийн байгууллага ямар төсөв хөрөнгө шийдэгдсэн бэ? Энэ талаар манай үзэгчд орч мэдээлэл өгнө. За 2017 оны төсвийн хувьд бол бид нар Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс нийт 383.7 тэрбум төгрөг одоо 2017 онд үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэсэн тооцоо судалгаа гаргаж хуулийнхаа дагуу хууль зүйн яам сангийн яамд хүргүүлсэн. За улсын хурлаар бол 2017 оны цагдаагийн байгууллагын төсвийг 157.6 тэрбум төгрөгөөр баталсан. За энэ төсвийн 109.7 тэрбум буюу 69.7% нь бол цалингийн зардал, 2.2 тэрбум төгрөг буюу 1.4% нь бол аль багчдын эрүүл мэндийн нийгмийн даатгалын төлбөр. За 1.4 тэрбум төгрөг буюу 0.9% нь бол хөрөнгө оруулалт. За 44.1 тэрбум буюу 28% нь бол урсгал үйл ажиллагааны санхүүжилт маягаар ингэж батлагдсан. За энэ төсөв маань өнгөрсөн оны төсвөөс ямар хувь байдалтай гарсан бэ гэхээр өнгөрсөн оны төсвөөс нийт 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан. За энэнд бол шатхуун, цалин, за тэгээд тэтгэврт гарсан аль багчд олгох тэтгэмжийн мөнгө бол тодорхой хэмжээгээр нэмэгдэж батлагдсан. За тэгэхээр 2014 онд батлагдсан 9 дугаар тогтоол гэдэг бол манай аль багчд ялангуяа андахгүй сайн мэднэ. За энэ бол төрийн тусгай аль багчдын нэмэгдэлтэй холбоотой юм тогтоол байдаг. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна? Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд ямар нөхцөл болцоо шаардлагатай байгаа энэ талаар. За 14 онд энэ батлагдсан тогтоол байж байгаа. За энэ тогтоол маань үндсэндээ бүрэн хэрэгжээгүй. Одоо 14, 15, 16 оны одоо юу нүрийг үзэж байна. Одоо улс орны эдийн засаг хүнд байгаа. Цалин мөнгө бол нэмэх боломжгүй гэсэн ийм л шаардлага тавьж байгаа. Бид нар төсвийн тодтгол шаардлагатай төсөвтэй оруулах тооцоо судалгаа бол хангалттай гаргаж өгч байгаа. Энэ бол нийт манай цагдаагийн аль багчид 10,030 аль багчид нэг хүн дээр өчөөгөн багахан хэмжээний цалин байгаа мэт боловч яг энэ нийт төсөвт бол 9.9 тэрбум төгрөг шаардлагатай гарч байгаа. Тэгэхээр энийг бид нар тодорхой үе шаттайгаар нэг мөсөн шийдвэрлэж чадахгүй. За өнгөрсөн онд тэгээд тодтголоор бид нар цалин дээр 2.2, энэ жилийн төсөв төр мөн 2.2 тэрбум төгрөг ингээд үе шаттай одоо эхний ээлжинд төв байгууллагын аль багчид тэгээд нийслэлийн цагдаагийн аль багч тэгээ орон нутаг гэсэн ийм үе шаттайгаар энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За тэгэхээр ер нь энэ төсвийн байдлаас харахад бол ер нь яг цагдаагийн аль багчдын төсөв мөнгөний хүрэлцээтэй байгаа мó? Одоо жишээ нь аль багчдын тоо өсөж байна, машин техникийн тоо өсөж байна. Үүнийг дагаад ер нь энэ яг энэ батлагдж байгаа төсөв мөнгөний хүрэлцээ нь ямар шүү байгаа юм? За би түрүүн хэллээ нийт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа яг хэвэн явуулахад бол 383 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр одоо баталж өгч байгаа төсөв маань иймэрхүү байдалд батлагдж өгч байгаа. Ингээд төсвийг ингээд аваад үзэхээр манай нийт төсвийн 70% нь бол нэгсэн доо цалинд явж. Тэгээд бусад орнуудын юугаар аваад үзэхэд ерөөсөө 30-40% нь цалинд. Бусад нь дандаа үйл ажиллагааны урсгал санхүүжилтэнд ингэж явдаг юм юутай. Тэгэхээр манай энэ төсөв чи юугаар харагдаж байгаа нөхөр ерөөсөө хүний хүчээр ажиллах хийж явуулж байна л гэсэн иймэрхүү байдал. Тэгэхээр энэ дээр бид нар бас хэд хэдэн тооцоо судалгаануудыг гаргаад одоо юуг нь гаргахад одоо 153 дугаар тогтоол гэж 2011 онд батлагдсан юм тогтоол гэж. За энэ тогтоол дээр болохоор ер нь яг Монгол орны ийм өргөн газар нутаг дээр ийм одоо нийт хүн амын бараг 50-60% нь бол нийслэлтэй ингээд төвлөрсөн ийм газрууд дээр нь ямар үйл ажиллагаагаар энэ юу шийдвэрлэх боломжтой юм бэ гэдгээр бол тэр нормыг гаргаж батлуулсан байгаа. За энэ дээр бол энэ нормыг ингээд тооцоод үзсэн. Аль багчдын тоо бол 2065 аль багч шаардлагатай байна гэсэн тооцоо гарч байгаа. Тэгэхээр энэ бол 4,000 хүн амтай нутагсууд нэг хэсгийн байцаагч байна. Тэ? Хөдөө орон нутагт бол 5,000 хүртэлх хүн амтай юунд бол нэг автомашин 2 хөдөлгөөнд чиглэл байна. Тэгээд 150 км тутамд одоо
цагдаагийн хяналтын пост байна. Ингээд үзэхээр 2065 за 200-аас 300 тээврийн хэрэгс шаардлагатай гэсэн юм тооцоо судалгаа гарсан байт. Энэ тооцоо судалгаа маань одоо 2011 буюу одоо энэ засгийн барьж байгаа эрх баригчдын хувьд гарсан тогтоол. Тэгэхээр энэ тогтоолыг бид нар бол 90 оноос бол улс орны эдийн засаг хэвийн доктортой орлого маань нэмэгдээд ирвэл бас хэрэгжих боломжтой юм болов гэсэн юм бодлоор хардсан. За тэгэхээр бас нэг чухал асуудал бол энэ албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудал байдаг. Энэ тал дээр ер нь ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байна, ямар ажлууд зохиогдож байна. За энэ санхүү мөнгөний асуудал нь яаж шийдэгдэж байна? За сая одоо албаагчдын эхний ээлжинд бол ажлын нөхцөл болцоог хангана гэсэн асуудал байж байгаа. Энэ дээр бол энэ 153 дугаар тогтоолоос бол нийслэлийн хэмжээнд бол хэрэгжсэн юм бол энэ дүүргүүдийн 2 3 дугаар цагтаа хэлсэн барилга гэж ярьж байгаа. Энэ дээр бол 2013 онд бол 16 орчим тэрбум тэр онд үед бол бас улс орны эдийн засаг орлого хэвийн боломжтой байсан. Энэ үед бол одоо дүүргүүд 2 дугаар хэлсэн байрууд баригдсан. За мөн орон нутгууд бол одоо 2000 оноос хойш эхэлж баригдсан копонуудын үйл ажиллагаа албаагчдын ажлын нөхцөл болцоог хангах. Энэ копон маань одоо орон нутгийн хэмжээнд болохоор 324 сум 100%. Энэ жил хамгийн сүүлийн копоныг бариад бид нар үйлдвэрлэж ашиглалтанд оруулаад дууссан. Тэгэхээр энэ барилгуудын хэмжээнд бол бид нар тодорхой хэмжээгээр ажилчдын ажиллах нөхцөл болцоог шийдвэрлэж байна гэж харж байгаа. Дээр нь одоо бид нар орон сууц барих ажлыг бол 2009 оноос хойш энэ цагдаагийн анги нэгж байгууллагуудад барьж эхэлсэн. За энэ над дээр бол тооцоо судалгаанууд нь бол гарцсан байна. За жишээлбэл одоо 2015 онд гэхэд одоо бид нар хамгийн их орон сууц барьсан 2014 онд 682 айлын орон сууц ашиглалтанд оруулсан. 2015 онд 116, 2016 онд 92 айлын орон сууц гэх ингээд энэ албаагчдын энэ барьж байгаа орон сууцнууд маань зах зээлийн үнээс 50% доогоор. Жишээлбэл одоо 2015 онд зах зээлийн хань шиг бид дунджаар сая 800 гэдэг авахад бид нар сая 980 мянган төгрөгөөр барьж байгаа. Нэгсэндээ өртгөөр нь барьж албаагчдад оруулж байгаа. Энэ бол бас албаагчдын тодорхой нийгмийн асуудлыг шийдэж байгаа том асуудал болж байна. За нийт барьсан орон сууцууд бол нийт албаагчдын 3-ны 1% нь уу 3000 гаруй айлын орон сууц бариад ажилтнанд оруулсан байна гэсэн тооцоо судалгаа гарсан байна. За тэгэхээр цагдаагийн албаагчдын хувьд бол энэ албаны бэлэн байдал гэдэг асуудал бол маш чухал. За албаны бэлэн байдалтай холбоотой бол одоо машин техникээс эхлээд те бүр иж бүрийн хувцлалт бусад маш олон зүйлүүд энд бол хамааралтай л да. Тэгэхээр цагдаагийн албаагчдын ажиллах албаны бэлэн байдал талаас одоо ямар санхүүжт хөрөнгө оруулалтууд хийгдэж байна? За яг албаны бэлэн байдал гэхээр ерөөсөө хамгийн түрүүнд автомашин нөгөө харилцаа холбоо утас станц тусгай хэрэгслэх гэсэн асуудал ярьж байна. Тэгэхээр нийт цагдаагийн байгууллагууд өнөөдрийн байдлаар бол 1200 тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа одоо төв орон нутгуудын хэмжээнд ашиглагдаж байна. За энэ тээврийн хэрэгслүүдийн хувьд ингээд аваад үзэхэд бол ер нь 50-аас дээш нь бол илэгдлээ нөхцсөн буюу норм хугацаа дууссан. Ийм тээврс. Ялангуяа хөдөө орон нутгад ийм машинаар бид нар үйл ажиллагаа. Тэгэхээр бид нар эрэг төсвүүд бол энэ албаны бэлэн байдлыг хангахын тулд автомашинаар хангах асуудал энэ төр өндөрч. За нийслэлийн хэмжээнд бол тодорхой хөв шийдэгдсэн байна. Одоо хөдөлгөөнд дэргүүлээ машинууд 2013 онд аваад тавигдсан. Одоо бол 2-3 жил ашиглагдсан. Бусд явж байгаа тээврийн хэрэгслүүд тодорхой хэмжээг шинжлэхдсэн байна. Сая бид нар одоо АСЕМ-ийн үед бол нийт пүрүүсүүд одоо 52 пүрүүс авч үйл ажиллагаанд явуулсан. Эннийхээ дийлэнх хувь нь бол хөдөө орон нутгуудаа хуваарлсан. За тэгэхээр цагдаагийн байгууллагт ер нь одоо хөрөнгө оруулалт яаж хийгдэж байна? Ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байна? За цаашд ямар хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж байна? За хөрөнгө оруулалтууд бол хамгийн сая би дөрөв хэлсэн 2013 онд бол 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. За одоо ингээд сүүлийн жилүүдэд ингээд аваад үзэхээр дандаа хөрөнгө оруулалт боосон шинж. Тооцоо судалгаа одоо 383 тэрбум төгрөг шаардлагатай байна гэдгийг энэний 3/1 дандаа хөрөнгө оруулалтын шинж чанартай зардуулж байна. Жишээлбэл сая миний ярьдаг автомашин байж байна. Албаагч албаны бэлэн байдлыг хангахад тэрүүний шаардлагатай. Дээр нь одоо нөгөө холбоо мэдээллийн хэрэгслүүд буюу станц юу гэдэг бол одоо бид нар ашиглаж байгаа станц бол
одоо олон жил ашиглагдсан юм станцаар бид нар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр ийм хөрөнгө оруулалтын шинж чанартай юмнууд бол шаардлагатай байгаа гэсэн юм тооцоо судалгаа гарч байгаа. Шинэ камержуулалт гэж хийгдэх үү? Камержуулалтын чанарчаасаа. За энэ нь болохоор бид нар яг камержууд болохоор ихэнх нь бол орон нутгийн төсвөөс бид нар аймагуд камержуулалтын хаймыг хийлгэж байгаа. Тэгэхээр энэ камерууд маань одоо зарим нь хуучирсан стандартын шаардлага хангахгүй нэгтгэхэд ингээд төв байгуулга ингээд юу яхээр одоо дүрсээ таньдаг, өвлийн цагт одоо зарцаад байдаг чанарын шаардлага хангад. Тэгэхээр энэ дээр бид нар тооцоо хийгээд энэ олон улсын төслийн байгууллагаар нийт 53.6 тэрбум төгрөгөөр бүх аймагуудыг за энэ дээр нэгдсэн төвтэй болохоор ийм тооцоо судалгаа гараад энэ ажлууд бол 90 онд энэ олон улсын байгууллагын санхүүжилтээр хийх болцоотой байна. За ингээд үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрыг иргэн нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүргэлээ цагдаагийн ерөнхий газрын ерөнхий нэгтлэн санхүү хэлтсийн дарга цагдаагийн дэд өрөндө алтан сүх өргөдөж оролцлаа нэвтрүүлэг үргэлжилжээ.